хөгжлийн нууц харилцаа холбооны яам 2025 онд салбарын хууль эрх зүйн орчныг босронгуй болгох ажлыг эрчимжүүллээ. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл босронгуй болгох үндсэн чиглэлд харилцаа холбооны тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, шуудангийн тухай хууль, радио долгионы тухай хуульд өөрчлөлт оруулах юм а. Энэ хүрээнд харилцаа холбоо болон өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2023 онд, шуудан болон радио долгионы тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд тус үнэлгээ хийсэн. Харин сансрын тухай хууль, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй шаардлага байгаа эсгэд урьдчилсан хамдан судалгаач хийсэн байна. Мөн нисгчгүй нисэх төхөөрөмж болох дорооны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Харин 2024 онд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан билээ. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өрсөлдөөн дэлхийд даяар эрчимжиж байгаа энэ үед Монгол улс ч гэсэн хиймэл оюун ухааны үндэсний стратегтэй болох амбицтай, улмаар гарааны бизнесийн экосистемийг хэрхэн сайжруулах, нээлттэй өгөгдлийн хүрээгт хэлэх, цаашид салбарт баримтлах бодлогын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийж стратеги босруулах ажил эдгүүрнэж байна. Мөн захин хөгжлийн нууц харилцаа холбооны яамнаас хиймэл оюун ухааны үндэсний стратегийн хилцүүлгийг 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулан үүнтэй холбоотойгоор салбар бүрийн оролцогч талуудыг хамруулсан урьдч хилцүүлгийг зохион байгууллаа. Хилцүүлэгт Монголын хиймэл оюун хөгжүүлэгч залуус өргөнөөр оролцож үндэсний стратеги тусгах санал хүсэлтээ илэрхийллээ. 2024 онд Монгол улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын с сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт с сэжигтэй үйлдэл илэрчээ. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаач тухайн IP хаягийн ард хичнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй. Иймд кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд мэдээлэл ашиглах, боловсруулах, хариуцах, цуглуулж байгаа байгууллагуудын нэгдсэн бүртгэхийн сан бий болгох, кибер аюулгүй байдлын мэдээлэл солилцооны нэгдсэн систем хөгжүүлэх, IPv6-г нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, IP хаягийг бүртгэлжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүн 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажиллаа хангаж байна. Захин хөгжлийн нууц харилцаа холбооны яам болон түүний харьяа байгууллагад 2024 онд нийтдээ 11,943 өргөдөл гомдол санал хүсэлт иржээ. Үүний 99.9% шийдэгдсэн, 0.1% буюу нэг нь захин гэмт хэрэгтэй холбоотой гомдол байсан учраас цагдаагийн ерөнхий газарт шалгагдаж байна. Цаашид төрийн захин үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор санал хүсэлтж авч байна. Түншлэн төрийн үйлчлэгээг захимаар авахд иргэн танд ямар хүндрэл бэрхшээл тулгамдж байгаа талаар мэдээлэл өгвөл таны илгээсэн саналыг бид судалж үйл ажиллагаанд тусгах болно. Төрийн захин үйлчлэгээ зохицуулалтын газрын 7012 2626 Им Монголиатай холбоотой асуудал бол 1111 дугаарт холбогдож 2 гэсэн товчийг дарна. Монголын үндэсний дата төвтэй холбоотой мэдээллийг 7018  тэг92 захин хөгжлийн нууц харилцаа холбооны яамтай холбоотой мэдээллийг 11330781 дугааруудад тус холбогдож өгөөрэй. MDDC.gov.cg имэйл сайтад хандан захимаар санал өгөх боломжтой. Захин хөгжлийн нууц харилцаа холбооны яам ухаалаг засаг 2 төслийн хүрээнд ахмадуудын захин ур чадрыг сайжруулах үндэсний захин мэлч хөтөлбөрийг 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 137 сайн дурын оюутан залуус ахмадыг сонгон шалгаруулж, захин ур чадрын сурагч багш үндэсний захин мэлч болгон бэлтгэсэн. Тэд 1277 ахмадад ухаалаг гар утас хэрхэн ашиглах, Им Монголиа ашиглан хэрхэн төрийн үйлчлэгийг захимаар авах, банкны аппликейшнийг ашиглан төлбөр тооцоогоо хийх зэрэг өдөр тутамд нь хэрэгцээтэй байдаг захин ур чадварыг олгосон байна.